Баасан гүгшүүнийг ярихаар зэрэг бас нэг ярьчмаар санагдлаа л да. 3-7 хоногийн өмнө би бас энэ засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох тухай асуудлыг ярихгүй мүү? Нэгдсэн хуралдаанаар одоо тэр үндсэн хуулийн цэцэн дүгнэлтийг хүлээж авахгүй гэд хэлчлээ гэсэн. Тэгэхээр яг л өнөөдрийн өгчээсэн хариултыг бахиад дарга өгчээсэн л да. Тэгэхээр яг тэр нь ямар одоо хуулийн дээр их судлын шийдвэр гартал төтгөлдсөн байна гэдг нь яг ямар хуулийн дээр яагаад юугээд бичсэн нь бол тодорхойгүй, зүгээр нэг ийм тайлбар өгөөд байгаа юм. Ер нь бол одоо энэ улс орны байдал, эдийн засгийн байдал, энэ олон түмний санаа бодол, энэ байдлыг чинь харахад бол энэ гүйцэтгэх засаглалдаа их хурл томилдгийн бол хариуцлага тооцдог энэ юм нь бол баймаар байгаа байхгүй юу? Үндсэн хуулийн өөрчлөлтөнд ерөнхий сайдын эрх мэдлийг жаахан нэмэгдүүлэх талаар санаа оноо ороод кабинетаа өөрөө бүрдүүлдэг гэсэн ийм санаа орсон тэр дүүвэнээр тэгээд эн чинь одоо 25 жил хэрэгжилж явсан хуулиа үндсэн хууль зөрчсөн болгочоод ингээд байгаа байхгүй юу? Энэ 25 жилийн туршид чинь тэр олон сайднарт хариуцлага тооцоод явсан чинь бол бас тодорхой хэмжээнд ажил сайжруулах, тодорхой хэмжээнд энэ улс орны эрх ашигын төлөө хийжсэн л үйлдэлүүд шүү дээ. Тэгсэн мөртлөө өнөөдөр парламентод одоо хамгийн олон суудл авсан намын дарга нь болохоор засгийн газрын одоо гишүүн төрийн сайд нэг хүнийг болохоор үндсэнд нь баг огцруулсан юм шиг юм яриад байгаа юм. Ингээ сайхныг бол ингээ огцруулсан юм шиг яриад байгаа. Тэгээ баяр зөгтөйгөө болох тэр одоо ингээд идэг ямар одоо тийм ялгаатай ингэж хандж байгаа юм бэ? Ингэж бас одоо адил төрлийн албан тушаал эрхэлж байгаа хүмүүсүүдэд өдөр шөнөшиг ийм байр суурнаас бол хандаж болохгүй. Тийм учраас бол бахиа дарга энэ асуудлыг 3-4-7 хоног хойш тавиад байх биш. Ер нь энэ нөхөр Ваасанхүү гишүүний тавьсан тэр асуудлынхын дагуу яах ёстой юм гэдгийг нэг тийш нь болгож ойрын үед бол шийтгэн зөвөө гэж би бол ингэж бодож байна.